Дүүргийн дарга нарт нэг нийтлэг нэг одоо орж ажиллах шаардлагатай ажил байна. Ямар ажил вэ нэгвэл өчигдөр надад ороо яг амрахж исэн чинь Баянгол дүүргийн 2 дугаар ороо Чингүнжийн гудамж 4-ийн 73 тоотод оршин суудаг иргэнээс уц ирсэн Сумын-Батраа бичиж яв. 6 сарын 25-нд өөрийнхөө эзэмшлийн юун дээр нэг үйлчлэгээ эрхлэх гээд үйлчлэгээний нэг QR код хүсээд одоо ингээд бүтэн 6 сар болж байна гэж. Тэр нь юугаар нэг юм юуны гоо сахны үйлчлэгээл эрхлэх гэж байгаа гэж. Тэг яагаад та над үйлдвэр үйлчлэгээ чи ингээд боогоод бухимдуулаад хаагаад байдгийг. Энэ бүх дүүргүүд төр яг ийм байж. Би та хэдэд бүх эрхийг шилжүүлсэн. Энэ бизнесийг чөлөөлж өгөө. Бизнес явуулах орчин бий болгоо гэд ингээд чөлөөлж өгсөн. Би та хэдэд эрхийг шилжүүлсэн. Захирчийн ажлын албан дээр байдаг бүх хоол, хүнс, судалтай үйлчлэгээ эрхлэх бүх зөвшөөрлүүдийг дүүрэг рүү би зөрөгтэй шилжүүлсэн. Гэтэл дүүргийн чинь тэр одоо үйлдвэр үйлчлэгээний зөвшөөрөл олгодог нэг ийм хамжлагч ёсны тогтолцоо өөрчлөж байна. Би бол ямар ч юм дээр эргэлзэхгүй штэ. Тэр доотлж байгаа хэдэн хэлцийн дарга нарыг одоо яг ийм гомдлуудыг энэ мөнх хоёрын газар энэ бусад би золоо энэ ажлын алба энэ тэр ийм иргэдээс судалгаа бизнес эрхлэгчээс судалгаа аваад ийм нээлттэй утас ажиллуул энэ дүүргүүдийн худалдаа үйлчлэгээний хэлц зөвшөөрөл өгөхгүй гацааж байна гэдэг мэдээлэл авбал тэр дарга өгдөгөө солилцгоо. Тэр доор нь байгаа мэрэгчлэнтэй юутай хэтэн халт соль. Бизнесийг бид нар чөлөөлнө. Бизнес эрхлэгчдэд боломжуудыг энэ зөвшөөрлийн тогтолцоонуудыг аль болох хялбаршуул халт чөлөөлнө гэж байна. Тэгэхэд манай Баянгол дүүргийн үйлдвэр үйлчлэгээний хэлцийн нэг томтлогоотой тэр чинь болно болохгүй гэсэн хариу өгсдөө үстэй. Энийг өнөөдөр хариуг шийдэж надад шийдвэрснэ хэн Сумын-Батар дарга эргэж мэддэгдээ. Хэдүүлээ ингээд нэг жоохон юм юмд хариуцлагатай баймаар. Тэгэхээр бүх дүүргийн засаг дарга нарт энэ худалдаа үйлчлэгээний зөвшөөрөл олгодог тэр нөхдүүдэд дуудаад тэр албан бичгийн шийдвэрлэлтийг үз. Ирсэн явсан бичгийг үз. Тэгээ шууд шийдээгөө би үүрэг өглөө ш. 30 минут өнгөрсөн бол шууд төрийн албаны тухай хуулийн заасны дагуу ажлаас чөлөөл. Тэгээ ажил хийдэг сэтгэлтэй дараагийн залуучуудыг гаргаж тавь. Тэгжээж энэ асуудал өөрөө шийдэгдэнэ. Тэгэхгүй ингээл дараа суугаад байдаг байж болохгүй.